хүн хэмээх байгалийн төрөлд нэгэн амьтан. Харин бид өөр өөрсдийн замаар амьдардаг. Жаргалтай, зовлонтой хавларч өөрсдийгөө мөнх ус юм шиг боддог. Харин бид урам зориг, сэтгэлийн дэмээр үргэлж босож, мандаж, ялалтыг авчирдаг нь байгалийн шалгуур юм. Энэхүү байгалийн шалгуурыг хамтдаа туулж, хамтдаа тэмцэж, залуу үе та нартайгаа хамтдаа зорих гэсэн юм. Би чинь үлдэх үртэй, үлдээх мөртэй хүн шүү дээ. Тиймээс Монголын мянган иргэд залуучууд та бүхнийг сэтгэлийн хандив өгнө гэдэгт би итгэж байна. За би дуучин Эрка байна. Монголын сайхан сэтгэл ард түмэн та бүхнээс нэгэн зүйлийг хүсэх гэсэн. Гант төгсдөө маань одоо яг дөнгөж 30 гарч яваа. Эд хийж бүтээх насан дээрээ яваа. Сайхан залуу бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийх яартай идэх шаардлагатай болсон байгаа. Тэгэхээр Монголын ард түмэн та бүхэн гант төгсдүүд маань туслаарай. Сайхан сэтгэлийн ханивын гараа сунгаарай. Гант төгсдүүгээ эрүүл болоод утахгүй инээд өгтөө баяртай уулзахыг хүсье. Гант төгсдүүгийн сэтгэлийн энэ хандивын аянд нэгдхийг уриалж байна. Тавч тавдахгүй, аравч аравдахгүй монголчуудаа нэгэндээ бүгдээрээ дэм болёо. Ийлэг нэгт монголчууд минь хүнд өвчнөтөөгөө тэмцэж байгаа гант төгс найзад маань хандивын гараа сунгаад их баг гэлтгүй энэхүү хандивын аянд нэгдэрээ гэж уриалмаар байна. Бүгд зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг. Тийм учраас би гант төгсийнхаа эмчилгээний зардыг олох аянд нэгдэж байна. Таныг ч бас нэгдэрээ гэж уриалж байна. Хүнд өвчтөө нэгэндээ туслана гэдэг бол хүнээс гарч байгаа хамгийн сайхан сэтгэл юм. Би гант төгсийнхаа хандивын аянд нэгдэж байна. Та бүхэн маань бас нэгдээрээ. Сайн байцгаана энэ чи бигжи байна. Тэгэхээр бүгдээрээ гант төгсдөө сэтгэл санаа нэгдээд амьдрал бэлгэлцгээе. Алаг үрийн төлөө, амьдралын төлөө тэмүүлж буй гант төгсдөө амьдрал бэлгэлцгээе. Гант төгс маань бүр шижүүлэн суулгах хагалгаанд нэг яралтай орох шаардлагатай болсон тул элэг нэгтэн монголчууд та бүхнээсээ сэтгэлийн цагаан өргөл өргөж хандивын гараа сунгахыг уриалж байна.